Сайн байцгаана уу? Mining Pulse podcast-ийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр ирсэн зочдоо танилцуулъя. За, бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн ярилцлага маань мэдээж одоо энэ жилжингээ маш их анхаарлын төвдөөсөн төсвийн тухай бас ярилцъя гэж бэлдсэн байгаа. Тэгээд төсөвт одоо иргэдийн оролцоо хяналт их чухал юм аа гэдэг тийм энэ жилээс бас төсвийг олон нийтэд танилцуулж явах шиг байна. Тэгээд энэ хүрээндээ асуудлуудаа ярих гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ ярилцлага эхлэхээс өмнө дэлгэцэнд анхаарлаа хандуулад энэ слайд дээр төвлөрье. За 2026 оны төсөв сая хилцүүлэгдэж батлагдахад бол энэ жилийн хувьд эх жилийн 26 оны хувьд бол бид нар уулархаан салбараас бол 27 орчим хувийг бол бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. За тэгээд яг энэ өнгөрсөн одоо 22 оноос 26 он гэдэг 4 жилийн хугацаанд бас улсын төсөв хэрхэн хэлсэн бэ гэдгийг бид нар харж байна тийм. За 4.3 их 80-аас 9.3 их 80 болсон байна. За 26 оны төсвийн хувьд бол нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого бол 31.9 их 80. За зарлага нь 32.9 их 80 гэдэг тий. Алдагдал нь бол ингээд 1 их 80 төгрөгийн алдагдaltaй төсөв бид нар ингээд баталсан тий. Тэгэхээр энийг та бүхэн маань одоо бас яг нээлттэй нэгэн форумын хувьд бол маш олон жил одоо улсын төсвийн хяналт тий. Улсын төсвтөр бас одоо байр суурь илэрхийлдэг. За энэ зөв буруу байдаг юм уу? Эсвэл одоо улсын төсөв ингээд жилээс жилд нэмэгдэж гин, тэлж гин гэж ингээд яриад байдаг. Тэгэхээр энэ нь одоо 26 оны баталсан төсвийг та бүхэн манаас хэрхэн харж байна? Тийм. Тэгэхээр энэ одоо төсөв маань өөрөө тий алдагдaltaй бас батлагдсан байгаа. Нэг их найдын алдагдал гэдэг маань бол бас нэг өмнөх жилүүдийнхээ тий хоримтлагдсан алдагдал дээр бол нэмэгдээд явахаар байна. За тэгээд эдгээрийг бол мэдээж нөгөө гадаадын зээл, за засгийн газрын үн цаас гаргах тий гэх мэтчлийн ингээд бас нөхөх гээд шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо төсвийн орлого маань нэлийн одоо өсөж байгаа. За дотоодын нийт төлөвлөгөө тийм ээ. Одоо өсөлтийг ч гэсэндээ нэлийн одоо 100 гаруй их найд төрнө гэдэг ингээд төлөвчгсөн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө одоо төвчж болох зардлаа төвчээд бас төсвийг юм алдагдaltaгүй батлуул тий илүү одоо зохистой байна гэж бол судлаачийн зүгээс харж байгаа. Ер нь бид нар жилийн жилд ингэж баталгүй хэзээс ер нь юм алдагдaltaй төсөв баталдаг. Ер нь сүүлийн жилүүдэд ер нь алдагдaltaй баталдаг. 25 онд бол жишээлбэл алдагдал бол нэлээд буураа тий. Сүүлийн ганц 2 жил бол бас харьцангуй бас алдагдaltaгүй юу ч гэсэн ингэж баталж байгаа боловч заримдаа тодтоглоор ингээд тий алдагдaltaй байхаар ч юм ингээд тусгаад байгаа. 25 онд бол тодтоож ийж бууруулсан тий. Тийм ер нь бол тийм алдагдал бол нэлээд их тий сүүлийн жилүүдэд бол гарч байгаа. За тэгээд ингээд хоримтлагдсан алдагдлыг бол нөхөхийн тулд бид нар маш их хэмжээний тий зардлыг гаргаж байна. Жишээлбэл ингээд сангийн сайдын багцад ихэд бид нар одоо 1.2 их найдыг бол зээлийн үйлчлэгээний төлбөртгээд ингээд өгөхөр одоо төлөвлөжсөн байна тий. Тэгэхээр нэлээд их одоо өрийн одоо үйлчлэгээний төлбөрт бол нэлээд бас төсөв зарцуулагдаж байна гэж харж байгаа. Зөв. Тэгэхээр 26 оны төсвийн ер нь бүтцийн хувьд те за зорилго зорилтын хувьд бол аль салбарт илүү төлхөө одоо энэ 26 оны төсөв маань ер нь зарцуулагдахаар байна. Энэ нь бас яг одоо төвчж болохоор зардлууд байсан уу? Эсвэл одоо зайлшгүй одоо гарах ёстой зардлууд байсан уу? Гэдэг дээр бас одоо энэ хоёр зөвхөн бид нартаас бодлоо олцож. Яг 26 оны хувьд манай байгууллагын хувьд бол яг нийслэл 9 дүүргийн төсөвдөр бол сүүлийн 2-3 жил ажиллаж байгаа. Гэхдээ энэ жилээс бол яг нээлттэй ил тод иргэдэд одоо хилцүүлэх энэ журмын хүрээнд бол 26 оны улсын төсөвдөр бол одоо орж ажиллах хяналт хийх юм боломж бүрдсэн. За тэгээд эндээс харж байхад бол ерөнхийдөө одоо ийм Монголиа системээр иргэдээс санал авсан тий. Тэгэхээр энэ иргэдээс авсан саналын хүрээнд бол хамгийн одоо нэгдүгээрт бол боловсрол эрчим хүч гэдэг ингээд 5 одоо чухал салбартай эрүүл мэнд гэдэг ингээд ирмэрлэгдэж гарч ирсэн. Мэдээж хэрэг одоо иргэдийн хувьд за энэ жилийн хувьд бол 26 оны төсвийг одоо боловсролын жил болгон зарласан буюу боловсролд одоо илүүх хөрөнгө оруулалтуудыг бол хийнэ гэдэг ийм зорилготой төсвийг бол баталсан гэж харж байгаа. Гэхдээ яг ингээд наривчлаад боловсролын жилдээ зориулаад боловсролын салбарыг дэмжсэн одоо хөрөнгө оруулалтууд өсөлтүүд ер нь хэр их байваа гэдэг дээр бас анализ төрөвчлсэн анализ хийгээд ингээ харж байхад бол тодорхой хэмжээний нөгөө тодтоод бодлого одоо хөгжлийн бодлого төлөвлөлт гэдээ бас байдаг те. Тэгэхээр энэндээ яг уялдаж чадчихэв үгүй юу гэхээр яг 100% бас уялдсан тийм төсөв баталж бас хараахан чадахгүй. Одоо юу гэдэг арай жоохон юм нэр төдий байдлаар
төсвүүдээ бас батлаад байна уу гэж харж байгаа. Ерөнхийдөө бол бидний нөгөө иргэдийн оролцоо хяналт гэдэг байгаа гол одоо зорилго нь бол үр ашигтай одоо зарцуулалтыг яаж хийж ийнэ гэдэг дээр л илүү анхаарал төвлөрүүлэх болохоос биш одоо мэдээж хэрэг маш том одоо их найдтай ингээл том дүнгуудыг бол өрөөд тавьчихна. За гэхдээ тооны ард яг ямар бодлого шийдвэр та төлөвлөлтүүд явж байгаа вэ гэдэг дээр бид нэр илүү их одоо анхаарал хандуулж ажиллаж байгаа гэсэн үг. За жишээлбэл одоо улсын төсвийн хувьд бол 5 жилийн одоо нэг үйл ажиллагааны төлөвлөгөө гэж гардаг тий чиглэл гэж гардаг. За энэ чиглэл нь нийслэлийн одоо 1 жилийнх нь хөгжлийн төлөвлөгөөтэй нь ер нь хамт уялдаж чадчихэв үгүй юу тий тэрэн дээр яг өөрсдийнхээ өмнөх одоо жилүүдийнхээ алдаа дутагдал буюу одоо нөгөө алдангуудаа үр ашиггүй зардлуудаа бууруулад за иргэдэд илүү ойрхон одоо төсвүүдийг баталж чадчихэв үгүй юу гэдэг дээр бас анализ хийгээд харахад бол маш олон шүүмжлэлтэй асуудлууд бол байгаа. Нийслэлийн үед тий. Нийслэл тэгээд бас улсын хувьд бол яг өнгөрсөн жилүүдийг бодвол арай илүү нэг тийм үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг эсвэл зарцаасан хөрөнгө оруулалтын дээр илүү төсөв мөнгө тавихаас илүүтэй урд нь жилүүдэд одоо ингээд зогсцсон байсан одоо төслүүдээ үргэлжлүүлж дуусгаад хаах байдлаар шин төсөв айл болох төсөл арга хэмжээ оруулж ирэхгүй байх байдлаар төлөвлөсөн байгаа нь бас арай авууштай юм уу да гэж харсан. За нийслэл дээр бол өмнөх жилүүдийн аудитын одоо тайлангууд дээр дүгнэлтүүд дээр гарч исэн тэр зөвлөмжүүдийг бас өргөжлүүлээд аваад явах хэрэгжүүлэх тал дээр бол бас их ойрог харагдаж байгаа. Тэгэхээр нөгөө алдагдaltaй төсөв батлаад за тэгээд мэдээж аудит хийгээд тэн дээр бас өгж байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг маань дараагийн төслүүд маань ингээл төсвүүд маань алдагдaltaй байх энэ үндснээс болоод шүү дээ тий. Тэгэхээр мэдээж төсвийн хувьд бол үр ашиг за тэгээд эргээд тэндээс одоо нөгөө өгөөч те иргэдийн амжиргаа эдийн засгт одоо бодиттой өрнөлөө үзүүлж гинөө гэдэг дээр илүү бас төвлөрж явдаг байх те. Тэгэхээр Оюунбатмын хувьд бол өнгөрсөн одоо төсвийн одоо төсвүүдийн хувьд сүүлийн 5 жилиг ерөн зур базж аваад гэх юм бол төсөв ер нь хэрхэн тэлв. За тэгээд тесний хэрээр нөгөө урсгал зардлууд маань бас ингээд тэлээ явчихдаг те. Тэгэхээр жилээс жилд маань ингээд тэлээд байна шүү дээ те. Тэгэхээр яг энэ нөгөө орлого нэмэгдэхийн хэрээр төсөв тэлээд авах дээр одоо ер нь ямар одоо арга хэмжээ бас авах хэрэгтэй юм бэ? Тийм бид нар одоо мэдээж орлого тий нэлээд их өсөж явахт мэдээж нөгөө мөчлөг сөрсөн бодлого буюу тийм ээ яг нэлээд их орлого орж ирж байгаа үед нь бас нөгөө төсвийн докторжуулалтын сандаа тийм ээ орлого хоримтлалын нараа жоохон ихсгээд за тэрийгээ бол нөгөө орлого тасрах гэдэг байх үедээ те хэрэглэх юм байх хэвээр. Гэтэл манайх бол яг мөчлөгөө дагсан буюу орлого өслөө зарлага ингээд өсөж идэг ийм төсөв батлаад яваад байгаа нь бол нэлээд буруу байгаа. За энэ жилийн үед ч гэсэндээ бас л тэгсэн те орлогоо нэлээд өсгөө за сүүлийн одоо энэ 25 онд ч гэсэндээ одоо төсөв ингээд санхүүжилт маань нэлээд хүрэлцээгүй болж одоо те төрийн одоо зарим зардлын санхүүжилт хүртэл ингээд зарцаагдчих штеп. Тэгэхээр эн чинь өөрөө эхнээсээ бид нар бол яг 25 оны төсвийн орлогыг төлөвлөхдөө одоо жишээлбэл нүүрснийхээ тоо хэмжээг ч юм уу те нэлээд юм өөдрөг байна үнэ бас өөдрөг төсөөсөн байна гэд манай зүгээс бол нэлээд те саналаа бас өгчээсэн. Тэгэхээр энэ төлөвлөлтөө бол нэлээд сайн хийж одоо тий хувьсбартай буюу тийм ээ за орлого их байх үед аль зардлыг санхүүжүүлэх юм орлого бага үед алийг санхүүжүүлэх ингээд нэрмжлэх хэвээр гэж бол хардаг байгаа. Тэгээд нэгэнт ингээд ихийг одоо орлоготой байна гэж үзээд одоо зарим одоо төвчж болох байсан тэр одоо худалдаа авалтуудыг хүртэл хийгээд эхэлсэн байгаа тохиолдолд зарцаахад нэлээд хэцүү байдаг. Тэгэхээр бид нар яг үндсэн гол зардлаа яг санхүүжүүлэх тэр тий их усроо бол нэлээд сайн тодорхойлж ээж одоо ингээд орлого тасрах ийм байдлаас бол тэг гарах юм хэрэгтэй байна. Яг одоо тэгээд бид нар төсвийг ингээд маш их шүүмжлэлээ одоо энэ жилийн үед бол яг нээлттэй ингээд танилцуулж штэ тий иргэдийн хувьд бол оролцоо чухлаа хяналт чухлаа гэж ярьдаг тий ер нь бол энэ төсвийн хяналт дээр яг институцийн одоо хяналт чухал байдаг юм уу иргэдийн одоо хяналт чухал байдаг юм уу тий аль нь бол одоо илүү яг ингээд манлайлж явах хэрэгтэй юм болоо тэгээд төсөв маань одоо ингээд яг бүрдэгтэй иргэдийн одоо хоригдлуулж байгаа төсөвт одоо хоригдлуулж байгаа хувь хэмжээр нь ямар байд юм болоо нийслэлийн хувьд бол бас яг энэ одоо засаглалын хувьд хяналтууд яг яаж явж байгаа гэдэг дээр бол бид нар бас ерөнхийд нь ингээ харж байгаа. Жишээлбэл нийслэл дээр иргэдийн төлөөлөгчд гэдэг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хүмүүс бол бидний төлөөлж одоо сонгогдож гарч ирж байгаа хүмүүс тийм. Тэгэхээр энэ хүмүүс маань яг нэгжийн тухай хуулиар өнгөрсөн жилээс бол тодорхой хэмжээний урамшуул цалин бол авахгүйгээр ажиллана гэдэг ийм одоо хуулийн хүрээнд бол ямар ч цалин авахгүй ажиллаж байгаа. Гэхдээ одоо яг нийслэл дээр байгаа 45 иргэдийн төлөөлөгчдийн 38 нь ямар нэгэн байдлаар давхарцсан одоо агентлаг газрын даргууд хийж гин компани төрийн өмчт компаниудын захирлууд хийж гин гэдэг тийм. За тэнгууд 5 нь болохоор бас яг энэ төрийн өмчт компани захирал гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бол
эдгээр хүмүүс чинь одоо яг тэр нөгөө төрийн өмчт компанид юм уу эсвэл агентлаг нэгжид ингэж дараагаар ажиллаж байгаа нь өөрөө нийслэлээс одоо цалин авч ажиллаж штэ тэр хүмүүс. Тэгэхээр эргээгээд нөгөө нийслэлийн одоо төсвийн одоо хилцүүлэг болох үеэр нийслэлийн засаг даргын хамын газар буюу одоо засаг даргын хийж хэрэгжүүлж байгаа ажил энэ үйл ажиллагааны төлөвлөгөөг эргээд хяных ёстой хүмүүс чинь иргэдийг төлөөлж байгаа тэр төлөөлөгч хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр гэтэл эсэргээрээ нөгөө нийслэлээс цалин аваад байгаа хүмүүс маань яг тэр нөгөө зарцуулалтын дээр нүрийн ашиг тал дээр нь шүүмжилж те зоригтойгоор одоо ингэж хяналтыг тавих үүргээ биелүүлж чадах уу гэдэг дээр бол бид нар жишээлбэл эргэлзээтэй ингэж харагдаж байгаа. Тэгэхээр яг хуу бид нар авилгатай тэмцэх газартай өнгөрсөн 12 сарын 9-нд болсон авилгатай тэмцэх одоо олон улсын эсрэг өдөр байсан. За тэгээд энэ өдрөөр бол мэдээж хэрэг залуучуудын байгууллага дээрээс нь залуучууд бол сүүлийн үед юу хүсэж байгаа гэхээр авилгагүй нийгмийг л хүсэж байгаа. Тэ олон одоо судалгаагаар гарч ирж байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг биднийг төлөөлж байгаа энэ иргэдийн төлөөлөгчд ч бай одоо төрийн байгууллагын тэ энэ засаглал дээр одоо гарч ирж байгаа онцлог шийдвэрүүдийг гаргаж байгаа энэ хүмүүс маань эргээгээд бидний одоо амьдралд юу гэдэг ил тод байж тэ хариуцлагатайгаар ажиллаж иж ер нь бол үргээ гүйцэтгэнэ гэж бид нар бол харж байгаа. Гэтэл нийслэл бол жишээлбэл энэ жилийн хувьд одоо улсын төсвийг бол бүх яамдуудаар ингээ хилэлцүүлээд те маш ингээ нийлэлтэйгээр явсан бол эсэргээрээ тэр ил тод байдал нийслэл төр байна уу гэд бид нар харахад бол зүгээр нэг энэ цаасан дээр бол бид нар ингээ хүүхдийн ордонд те 700 гаруй мянган иргэдийг цуглуулад бид нар ингээ нийслэлийн төсвийг иргэдээрээ хилэлцүүлээд ингээ баталчлаа гэдэг юм яваад байгаа байхгүй. Гэтэл яг одоо нийслэлийн төсвүүдээр хяналт хийж ажиллаж байгаа төрийн бас байгууллага манах сангийн яамны одоо жишээлбэл улсын төсөв дээр бол яамдуудыг хилэлцүүлээ явж хахад манай дээр албан ёсны урилга бол ирж исэн. Та нар ирээд хилэлцүүлэхт ингээ бичлж оролцооч гэдэг тий. Гэтэл эсэргээрээ нийслэлд бол ямар ч тийм зар байгаагүй нийслэл ерөөсөө ингээд айгүй том юм хаалттай тустай юм бан тус шиг байгаад байна гэдэг шүүмжлэлийг бол бид нар тавьж байгаа. Тэр 700 мянган хүнийг тэр хүүхдийн ордонд цуглуулгахдаа яаж цуглуулсан бэ гэд бид нар зүгээр эргээд тэр одоо үйл явдлын зургийг ингээ харж байхад бол зүгээр яг хитэн одоо хорооны хэсгийн ахлагч нар ч юм уу те ингээд ихэнх нь төрийн албанд ажиллаж байгаа ч юм уу тийм одоо төлөөллүүдийг жишээлбэл цуглуулад нийслэлийн төсвийг хилэлцээд баталсан байх жишээтэй. Гэтэл яг боддоор те өнөөдөр дугаар хорооны те иргэн бие төсвийнхаа хилэлцүүлэгт оролцоод яг өөрийнхөө бодит хувь нэмрийг оруулаад одоо саналуудаа те манай хороод өөрөх тийм юм хийж шаардлагатай байгаа гэдэг саналаа яг өгснө үү гэвэл эргэлзээтэй. Гэтэл нөгөө 7000 иргэний саналуудыг нь бид нар ингээд эренблээд гаргаад ирсэн гэх тэнгүүд дахиад нөгөө нэг маш их шүүмжлэг дагуулж байгаа. Иргэд зам бордураа засаараа гэж бид нар санал өглөө. За бид нар бол ингээд олон нийтийн одоо ийм фасад барилгуудыг ингээд засварлах энэ одоо саналуудыг авсан. Тэгээ ингээд эренблээд гаргаад ирлээ. Бид нар одоо энэ жил бол ийм хийн гэдэг дахиад нөгөө бид нар бол одоо ажиллаж байхдаа шүүмжлээд одоо зам бордурын ажил чинь маш их одоо үр ашиггүй зардлууд гараад байгаа бид нар боддоор бол амьдрал дээр харж байгаа тийм. Тэгэхээр тэр асуудлуудыг жишээлбэл дахиад хийнэ гэд ингээд иргэд хүсэж байгаа учраас гэж байдлаар ингээд эренблээд оруулаад ирсэн байгаа нь өөрөө цаана яг боддоор иргэдийн нөгөө нэг оролцоог хангаж чадахгүй байна гэдэг зүйлийг бид нэр хараад байгаа. За дээрэс нь Улаанбаатар цэг имэн гэх сайт байдаг. Тэгээ энэ сайт бол яг нээлттэй ил тод байх ёстой мэдээллүүдэд байршуулах ёстой. Тэндээс төсвийн мөнгө гараад хүний нөөц ажиллаад тэр сайт ажиллаж байгаа. Гэтэл шилэн даас гэдэг тусдаа бүр цэс байгаа. За тэнгуү тэр шилэн даас цэсэндээ улсын нийслэлийн төсвийг ер нь бол төсөлтөөгөө хамт оруулах ёстой байдаг цаг тухайд нь. Гэтэл нийслэл огт тэрийг хэрэгжүүлэхгүй байгаа. За харин улсын төсвийг ямар ч гэсэн нэг сангийн яам бол сайтанд ингээ оруулаад цаг тухайд нь хүмүүс иргэдийн төсөв мөсөв гэдээ ингээд танилцуулах гад бас байгаад байгаа. Шилэн даасныхаа хуулиар бол төсвийг иргэдэд нээлттэй ил тод хялбаршуулсан байдлаар ойлгомжтой байдлаар хүргэнэ гэдэг ингээд заалт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ заалтын дагуу бид нэг ингээд хариуцлага нэхэхээр ямар ч одоо бидний нөгөө нэг албан бичгийн хариуд бол яг албан байдлаар нэг юм төөрөгдүүлсэн байдалтай хариу мариу тайлбар өгж байгаа байдлууд нь өөрөө эргээд тэр төсвийг нээлттэй байлгах биднийг хяналт тавих тэр орчинд бүрдүүлэхгүй байгаа нөхцөл байдал бол байгаа. За нийслэлийн хувьд бол энэ жил онцлогтой нь 24 мега төсөлгээд том төслүүд явж байгаа тийм. Одоо бид нар чинь метратай болно гээл тийм ингээд том төслүүд явж байгаа. Гэтэл тэр том төслүүдийнх нь нарийн одоо тэзүүч гэдэг юм уу судалгаа бүх зүйлийг нь хийгээгүй байжгаад төрүүлээд бид нар нэг юм
иймэрхүү юм хийнэ гэдэг нэг багцаалдаад баахан том дүн тавьсан. Тэгээ тэр нь гол нь төсвөр ороод батлагдсан. За гэтэл тэрний эргээд үр ашгийг нь яаж үнэлэх вэ гэдэг үнэлэмж одоо шалгуур үзүүлэлтүүд нь бас их учир дутагдaltaй харагдаад байгаа. За жишээлбэл одоо энэ үйл ажиллагааны төлөвлөгөө гэдэг одоо 1 жилийн төлөвлөгөө гэдэг жишээлбэл нийслэл баталдаг. Тэгэхээр энэ төлөвлөгөөндөө бид нар эх жил юу гэдэг иргэдэд нээлттэй ил тод байна гэдэг нэг юм бүр одоо үзүүлэлт байгаа байхгүй. Тэрийг тэгтээ яаж үнэлэх үү гэхээр мөнгөнд үн тавьдаг үнэлсэн байгаа байхгүй. Жишээлбэл өнгөрсөн жил нээлттэй ил тод байхад чиглэсэн 56 тэрбум төгрөгийг зарцуулсан бол энэ жил бид нар 95 тэрбум төгрөгийг зарцуулна гэж тавьсан байгаа байхгүй. Тэгэхээр юу гэх юм бид нар 95 одоо тэрбум төгрөгөө зарцуулаад дууссныгаа нөгөө шалгуур үзүүлэлтэндээ оруулаад ирэнгүүт бид нар ил тод нээлттэй байж чадсан гэдгээ одоо 100% үнэлгээ авах юм уу? Тайлбар жишээлбэл байх өдөр 56 тэрбумын зарцуулаад байхгүй байгаа байхгүй. Одоо иргэдэд одоо юу гэдэг нээлттэй ил тод шуурхай байна гэдэг нэг юм байгаад байгаа байхгүй. Зорилго байгаа. Тэр зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бид нар 90 эдэн тэрбум ямар ч гэсэн бүгдийг нь үрээд дууссан учраас зорилго биелжлээ гэж шалгуур үзүүлэлтээр нь дүгнэх юм уу те. Гэх мэтчлэн одоо энэ шалгуур үзүүлэлтээ хүртэл ингээд буруу аргачлалаар тооцоод ингээд тавьсан. За тэнгүүд бидний бас их хараад байгаа юм нь хөгжлийн төлөвлөгөө гэдэг одоо нэг жилээр байдгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахын тулд зөвлөх үйлчилгээ авч байгаа. Зөвлөх үйлчилгээг өнгөрсөн жил тендерээр ороод 5 тэрбум төгрөгөөр зөвлөх үйлчилгээний одоо үйлчилгээ авсан байгаа хгүй юу нийслэл маань. Гэтэл 5 тэрбум төгрөгний одоо өн өртөг бүхий мөнгөөр бий болсон тэр төлөвлөгөө үнэхээр одоо улсын тэр 5 жилийн төлөвлөгөө болон бусад одоо бодлогын баримт бичгүүттэй үнэхээр уялдаж чадчихэв үгүй юу гэдэг нь бас шүүмжлэлтэй л харагдаж байгаа юм. Ер нь ягаад бид нар ингэж төсөв шүүмжлэх хэрэгтэй юм бэ те? Тэн дээр одоо яг нөгөө оюун бод маань хэлж бид нар хэдэн хувийн бүрдүүлчихэд те иргэд ингээд одоо шүүмжлээ дуу хоолой гаргах хэрэгтэй нээлттэй байх хэрэгтэй гэж яриад байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө төсөн маань өөрөө бараг 90% татврын орлогоос бүрдэж байгаа тийм. Иргэд аж ахуйн нэгжийн нийслэл. Тийм одоо иргэд аж ахуйн нэгжийн за одоо иргэд их чинь хувь хүний орлогын албан дотор төлж байна тийм. Энэ одоо энэ оны төсөвт ихэд 2 гаруй их 80 за тэгээд бас нөгөө нөөт төлж байна тийм. Тэр чинь бас 7.1 их 80 тэгээд тэгээд мөн одоо торгуул хураамж тийм. Бүх юмыг төлж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ төсөв гэдэг маань өөрөө татвар төлөгчдийн л мөнгө гэсэн үг тийм. Бусад яг нөгөө нэг орлогууд бол тэ татврын бус орлого бол бас нэлийн бага хэмжээтэй байдаг. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ нөгөө татвар төлөвчдийнхөө энэ мөнгийг тийм ээ яг нөгөө улс орныхоо эдийн засгийн нийгмийн үзүүлэлтүүдийнтэй сайжруулахад чиглүүлж зарцуулах хэрэгтэй. Тэгээд тэм учраас бид нар иргэд бол ингэж тэ энэ дээрээ хяналт тавьж за бодлого дээрэндээ одоо төсвийн төлөвлөлтөөр ингэж оролцож ээж илүү төсөв маань бол юм сайжрахаар байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө төсөвт бас иргэд хяналт авахаасаа гадна тийм ээ төрийн аудитын байгууллага гэдэг бүхий байгууллага байна. Төрийн аудитын байгууллага бол хяналтын гол бас институт. Тэгэхээр эднээс гарч байгаа одоо тайлан за тэ зөвлөмжийг бол нэлийн сайн хэрэгжүүлж явах хэрэгтэй. За тэгээд иргэд ч гэсэндээ эндээс гарч байгаа тайлангуудтай бол танилцаад за зөвлөмжийг нь мөрөөр бас тийм ээ одоо бид засгийн газраас хариуцлага шаарддаг юм байх хэрэгтэй. За мөн одоо их хурл дээр бас тэ төсвийн банкын хороо за төсвийн зарлагын дэд хороо гэд ингээд одоо сөрөгчнийдээ намаас бас ингээд томилогддог бас институт ингээд байгаа. Тэгэхээр энэ маань бас нэлээд сайн ажиллаж тийм ээ. Ер нь бол төсвийн банкын орон дээр ч гэсэндээ нэлээд одоо төсвийнхөө одоо хэрэгжилтүүдийг тий одоо хилцдэг байх хэрэгтэй. За төсвийнхөө яг явцынх нь тий явц нь ямар нэгэн гэдгээ бас хилцдэг байх хэрэгтэй. Ерөнхийдөө нөгөө одоо төсвийн нийлтийн эзэн судалгааг олон улсын судалгаа байдаг. Тэгээ ингээд бид нар эндээс харахад бол төсөвт хэрэгдээ оролцсон манай хувьд бол нэлээд бага тийм ээ одоо 100 авахаас бараг нэг 12 он авдаг байгаа. За яг сая нөгөө 2023 онд тийм ээ төсөвт одоо иргэдээ оролцоог ингээд нэлээд сайжруулах салбараар нас хилцүүлэг хийдэг болыг гэсэн хуулийн зохицол төсвийн тухай хуулинд орсон. Тэгэхээр энэнийхээ хүрээнд бол саятай анхны одоо салбараар ингээд хилцүүлгүүд энэ төр явагдаж байгаа. Тэгэхээр дараагийн он дээр бол мэдээж үзүүлэлтүүд нараа сайжрах бах. Хяналтын хувьд болохоор зэрэг их хурл одоо төсвийг баталж байна. Гэхдээ ерөөсө хэрэгжилтд нь бол явцад нь ерөөсө хяналт авахгүй байна. Зөвхөн одоо хэрэгжиж дууссан жилийн дараа тийм ээ. За төрийн аудитын байгууллагаас одоо аудит хийгээд тэгээ дараа оных нь бүр ингээд 5 6 7 сар өргөн баригдсан тэр одоо тий тайланганд л бол нэлээд хилцэж ингэж тий явж байна. Өнгөрсөн оны шүү дээ. Тийм өнгөрсөн оны. Тийм. Тэгээд дээрэс нь тайланг хилцэхдээ бол одоо зөвхөн тий төсвийн зарцуулалтын ингэж
мөнгөнд өмнө дээр нь л одоо анхаарал хандуулахаас биш тэр тухайн яг ямар үр дүнд одоо тийм хүрсэн бэ гэдэг дээр нь бол хилцүүлэг огт байхгүй. За тэгээд төсвийн тухай болж өөрөө бас нөгөө нэгдүгээр авсарт дээр яг тэр нөгөө төсөв зарагчдынхаа тийм ямар хүрдэнд хүрх гээд энэ төлөвлөсөн байгаа юм бэ гэдэг энэ үзүүлэлтүүдийн баталдаг байгаа. Энэ дээр бол ямар ч хилцүүлэг хийгдэггүй. Их хурлын гишүүдэн дээр огт анхаарал юм тавихгүй байгаа. Тэгэхээр эхнээсээ нөгөө нэг зорилтоо тийм ээ одоо шалгуур үзүүлэлтээ зөв одоо тавьжээж бид нар бас тийм энэ төсвийг илүү ингээд өөр ашигтай юм зарцуулахаар харагдаж байгаа. За дээрэс нь иргэний нийгмийн байгууллагууд те ерөнхийдөө одоо сэтгүүлчдтэй за мөн одоо албатай тэмцэх газартай хүртэлтэй ингээд хамтраад бол нэлээд ажиллах хэрэгтэй гэж харж байгаа. Албатай тэмцэх газар дээр бас одоо жишээлбэл урчин сэргийлэх төр одоо тэг хэлсэд нь бол нөгөө дэд үтсийн харьцсан мэрэгчлэн байх ч юм уу тех мэдчлэн ингээд тэг бас тодорхой одоо институц байна. Тэгээд гэр институц гол нь давуу тал нь бол тэр нөгөө төсвийн одоо зарцуулалтын баримт бичиг тийм анхан шатны одоо баримт бичгийн хүртэл ингээд үүсэх хэрэгтэй байгаа. Иргэд бидний зүгээс бол иргэний нийгмийн байгууллагын зүгээс бол бид нар яг ил болгосон мэдээлэлээр нь л тэгэд ингээд толгуурлж бол ингэж хяналтаа хэрэгжүүлж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө шилэн насны одоо тий цахим хуудас ажиллуулж хийснээс хойш иргэд одоо төсвийн яг зарцуулалтад нь бол хяналттай авах үнэхээр боломж бол нэгтгэжсэн байгаа. Тэрийг ашиглах хэрэгтэй. Тийм 5 сая төгрөгөөс дээш одоо зарцуулалтыг үзье гэх юм бол тэнд байж ин за тэгээд шийдвэрүүд нь бас байж ин. Ерөнхийдөө яг нөгөө нийслэлийн тухайд бол өнгөрсөн жилүүдэд шийдвэрээ тийм ээ холбогдох шийдвэрээ бол нэлээд одоо нийтлэх байдал нь нэлээд сул ингээд байдаг. Ер нь 8 будын одоо засаг дарга нар бол нэлээд ингээд тийм шийдвэрүүдээ яг нийтлэлсэн. Тэндээс нь хүнд ямар мөнгө зарцуулах гээд ямар шийдвэрийн дагуу ямар үндслээр одоо тийм зарцуулалт гарсан гэмт харахаар байдаг. Тэгэхээр нийслэлээр бас энэ нөгөө илтоотой байдал түрүүний яригдсан асуудлаа бас нэлээд сайжруулах юм хэрэгтэй байгаа. За тэгээд нийслэл улсын төсөв хоёр хоёулаа шүү дээ. Тийм. Тэгээд их хурл дээр хилцүүлэг хийгдэж байгаа явцад бол одоо хөрөнгө оруулалтын төслүүд дээр жишээлбэл их хурлын зүгээс нэмэх тохиолдол нэлээх гардаг. За өнгөрсөн жил тэгэхэд одоо 200 гаруй төслийг бол яг төсвийг хилцэж байгаа одоо тийм юмсан. Энэ жилийн хувьд бол ерөнхийдөө засгийн газар одоо төсвийг нэлээ юм чамбайлах буюу одоо яг нөгөө нэг өмнөх онд тий ихэлсэн төслүүдээ ингэж одоо дуусгая ингээд илүү ингээд тэн дээр төлөрсөн байгаа. Гэтэл бол сая ингээд төсөв батлагдаад ирсэн байхад бид нар бас ингээд судаачийн зүгээс ингээд дүншинжлээ хийгээд үцгээр зэрэг тэрэн дээр огт төсвийн төсөл тусаагүй байсан тий соёлын төв хүртэл имээ тавьчихсан. Өмнө нь төсвийн төсөл бол соёлын төвийн барилга байхгүй байсан. За соёлын төв за тэгээд жижиг аваад аялал жуулчлалын цогцлбарын хүртэл тий ингээд төсвүүд нэмчихсэн. За тэгээд мөн одоо өмнөх жилүүдэд бол нөгөө иргэдэд үйлчлэгтэй мэдээллийн төвийн байр гээд нэлээд олон төсөв одоо төслөө явсан. Энэ дээрээ хүртэл нөгөө нэмэлт санхүүжилт гээд ороод ирчихсэн. За дээрэс нь замын төслүүдийн хувьд хэд одоо 20 гаруй замын төсөл нэмчихсэн. За тэгээд тэр нь өөрөө яг ингээд дотор нь хараад үцгээр зэрэг хэдэн километр гэдэг нь мэддэхгүй те сумын төвийн замлыг нь бүр сүултээ ингээд нөгөө одоо замын эхлэл гэдэг юм бүр төсөлтэй болсон. Өмнө нь бол одоо яг хэдэн километр зам гээд ингээд орж ирдэг байсан бол одоо энэ жилийн төсөв дээр нодлонгийн төсөв дээр ч гэсэн ганц нэг явж байсан одоо тэрнээс тэр хүртэлх замын эхлэлгээ хэдэн километрийг мэддэхгүй. Тэр эхлэл хяналттай шүү дээ. Тийм. Тэг мэтчлэн тэгээд маш олон төслүүдийг бол сайн нэмсэн харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нөгөө төсвийн байнгын хороо илүү тийм хяналттай оролцостой болов тий. Яг их хурл дээр ингээд боогод ирсэн төсвүүдээр одоо тэр их хурлын гишүүд төсөв нэмэх одоо төслийг нэмэхдээ эдгээр нь одоо үнэхээр төсөв төлөвлөлтийнхөө шаардлагыг хангаж байгаа мó за энэ засгийн газрын чинь нөгөө төлөвлөгөө бодлоготой нийцж байгаа мó гэдэг нь харах хэрэгтэй байгаа. Тэгэхээр яг энэ дээр нөгөө түрүүний нөгөө тойрогруугаа тий одоо төсөв хуваарлдаг гэдэг шиг ерөөсөө өмнө нь төсвийн тусаагүй байсан маш олон төслүүдийг бол одоо нэмчихсэн байгаа даа. Тийм тэгээд одоо соёлын салбарт ч гэсэндээ тий энэ тэнд одоо сэргээн засварлалт гэдэг бас нэлээд нэмчихсэн. Аялал жуулчлалын зөвлөмжчүүд нэмчихсэн тий. Тэгэхээр Монгол улсын хувьд бол өөрсдөө одоо Улаанбаатар хотын хувьд гэхтээ иргэд маань одоо утаанаас салъя гэсэн ганц төсөлтэй тийм ядаж нөгөө хүний анхан шатны хэрэгцээ болсон амьсгал хагаар нь цэвэр байгаасаа гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл чин тэнд нөгөө янз бүрийн хөшөө дурсгал засаал тийм бас соёлын төв нөгөө нэмж барьдгаараа нэмэх гээд ингээд оруулаад ирсэн байгаа нь бол өөрөө нөгөө яг хүний анхан шатны хэрэгцээг хүртэл хангахаар тийм одоо юм төсөв төлөвлөж бас төлөвлөж батлагдчих чадаагүй байна гэж л харахаар байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг их хурлаас ингэж нэмж байгаа энэ
төслүүд нь бол ерөнхийдөө одоо үндэсний аудитын газраас тийм ээ аудит хийгээд за тэр нь өөрөө зураг төсөвтэй мүү те газрын зөвшөөрлөлтэй мүү гэд ингээд төсвийн тухай заасан тэр төлөвлөлтийн шаардлага хангаж ийн үгүй юу гэдгийг бас те давхар юм хяндаг бүр тогтолцоо бий болох хэрэгтэй гэж судлаачид зүгээс хардаг байгаа. Тийм ер нь бол энэ тогтолцоо байхгүй их хурлын гишүүд нэмлээ за тэгээд ингээд батлагтаад явцдаг. Ер нь аудитын байгууллагын дүгнэлт гэдэг юм уг нь айгүй чухал баримтж гардаг байхгүй. Аудитын байгууллага одоо жоохон нэг тийм эрх мэдэлжүүлэх шаардлагатай мөн гэж хараад байдаг. Ер нь бол яг иргэдийн оролцоог дэмжсэн юм хууль эрх зүйн орчин бол манад бол хангалттай байгаа. Тэрийг мэдээд гол нь нөгөө яг тууштай ажиллаад явах, хяналт тавиад явах тийм чадамж бүхий одоо байгууллагуудын тоо илүү олшрох буюу төрөмс байгууллагууд одоо баг олоолаа болох зүгээр юм байна гэж би хувьдаа зүгээр тэгж бодоод байгаа. Тэгээд дээрэс нь аудитын энэ дүгнэлт тайлангууд дээр маш сайн дүн шинжилгээ хийж олон нийтэд аудит ингээд хилцэн байждаг гэдэг одоо мэдээллүүдийг сайн түгээх юм бол аудитын одоо нөгөө дүгнэлтээр судалгаагаар бол яг мэрэгжлийн хүмүүс нь аудиторууд одоо хийдэг хяндаг учраас яг ийм нарийн ийм нюанстай юмнууд гаргаж ирдэг. За тэгээд ер нь одоо нийслэл төр жишээлбэл одоо нөгөө боловсролын салбарт дахиад ерөөсөө одоо сургууль байшин барилга барихгүй, тийм байхгүй гэж яриад байгаа боловч гэтэл нөгөө нэг цаасан дээр бууцсан байгаа бодлого баримт бичиг нь болохоор боловсролын жил болго зарлангуудаа дахиад баахан нөгөө нэг сургууль цэцэрлэгүүд барих барилгууд хөрөнгө оруулалтууд байгаад байгаа байхгүй. За гэтэл тэрийг юу гэж тайлбарлаж байна гэхээр энэ төлөвлөгөөн дээр чинь 5 одоо үндсэн бас нэг чиглэлийн төлөвлөгөө байгаа. Агарын бохирдлыг бууруулах, хорон сууцчлуулах, тэгээд боловсролыг одоо дэмжих мэмжих гэдэг ингээд байгаа юм. За тэгээд энэ хоёр ч ингээ хоорондоо авцалтахгүй байгаа юм шүү гэдэг одоо нөгөө эрх бүхий албан тушаалтнуудаас нь асуухаар 2-3 үзүүртэй юм ярьж тайлбарлаад байгаа байхгүй. Засаг дарга нийслэлийн засаг дарга ч нэг юм яриад орлогч ч нэг өөр газар очиж нэг өөр юм яриад тэгээд хоорондоо нөгөө уялдаа холбоогүй ерөөсөө ингээд мэдээлэлээ солилцдгүй мүү гэмээр ийм зөрүүтэй юмнууд олон нийтэд бас мэдээлэлд яваад байгаа харагдаад байгаа. Бид нар дахиж ингэж сургууль цэцэрлэг барихгүй гэчээд яг бодит байдал дээр баахан сургууль цэцэрлэг барих ингээд хөрөнгө оруулалтын жагсаалтууд байна. Тэнгүүд жишээлбэл энэ сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалттай холбоотой өнгөрсөн жилийн одоо 24 оны аудитын нийслэлийн аудитын ингээд тайлангаас харж байхад бүр ингээд үнэхээр инээдтэй дүгнэлт байгаа. Тэрийг ингээд уншихаар нэг сургууль Баян зүрх дүүрэгт сургууль бариад тэрнийх нь одоо нөгөө доотлынх нь дэд бүтцийг шийдээгүй гэхдээ сургууль нь баригдаад дууссан. Гэтэл дэд бүтц байхгүй сургууль яаж ажиллах юм те. Тэнгүүд баахан тэрбум төгрөг ингээд зарцуулаад сургууль барьсан байдаг. Гэтэл тэр сургуулийн ашиглах боломж байхгүй гэдэг дүгнэлт гарсан. Улс захилгаан байхгүй, дэд бүтц нь байхгүй. Тэгээд улсын комисс нь хүлээж авахгүй удаашралтай байна гэдэг дүгнэлт гарсан. Тэгээ одоо дэд бүтцийн судлаагүйгээр сургууль барина гэдэг чинь өөрөө нөгөө бидний нөгөө нэг төсөв төлөвлөгөөг ерөөсөө ямар ч тийм ингээд төлөвлөлт хийхгүйгээр дандаа төсөөлдөг гор нь одоо яг энэ дээр ингэж гарч ирээд байна. Тэгээ ийм одоо нөгөө зарцсан сургууль цэцэрлэгүүдийн барилгууд бас ингээд зөндөө байдаг. Тэгээ тэрнийх нь ингээд урсгал зардуу дахиад ингээд гараал байж байгаа. Харин миний бас яг асуугчаас асуулт тэр байлаа. Одоо аудит хийчихэж штэ. Одоо сая маш олон институт байна гэдэг оюун бод маань хэллээ штэ. Одоо төсвийн байнгын ороо аудит гэж ингээд хянах шалгах те. Шатшатанда. Гэтэл тэр аудитын одоо дүгнэлтийг, зөвлөмжийг дааж мөрдөөгүйтэй холбоотой одоо цаашдаа авах хэмжээ гэж байх уу? Одоо байгууллагыг бол маш их арга хэмжээтэй штэ. Аудитын юу хийгээг бол одоо дансыг хаадаг нэг юм аргатай болчиход байна штэ. Одоо сүүлдээ сая би яг энэ бол зүгээр сошиалоос авсан мэдээлэлтэй бодитоор хэдэн компани дээрээс тулгарсныг нь одоохондоо бид нэр яг гишүүн компаниудаас авч чадаагүй байна. Ямар ч байсан нөгөө дансныг нь шууд хаагаад тэндээс нь одоо мөнгөний авч ийна гэдэг юм гомдлоод маш их яваадсэн шүү дээ. Тэгэхээр яг одоо төсөв өөрөө төр маань өөрөө яг энэ зарцуулалт төсөв дээрээ аудитын заавар зөвлөмжийг дагаагүй бол ямар одоо арга хэмжээ авагддсан бэ? Хэн тэр арга хэмжээг авдсан бэ? Тийм ерөнхийдөө бол одоо тэр тухайн одоо гүйцэтгэлийн аудит шүү дээ. Нөгөө жилийн эцэст нь гэж байна. Гүйцэтгэлийн оны гүйцэтгэлийн аудитыг бол одоо их хурл хилцээд за тэгээд ерөнхийдөө төсөв загшигчдад одоо аудитын тэ зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваад тэгээд тэр авсан арга хэмжээнийхээ талаар одоо тайлангаа үндэсний аудитын газарт ирүүл гэсэн ийм л одоо тий. Тэгээ өөр ямар ч тийм тэгээд яг ингэ гэсэн ерөнхийдөө нөгөө нэг яг одоо акт гэдэг одоо торгуул тий одоо зарим тохиолдолд торгуул 50 за акт бичин тийм ээ заримд нь болохоор зэрэг бүр нөгөө нэлийн гэмтрийн шинжтэй бол бас тий одоо шүүгч хилжүүлэх ийм процедур байгаа. Тэгээд яг ерөнхийдөө тайлан одоо тэр аудитын тайлангаас харж байхад бол тийм ээ нэлээд их одоо төрөний бол акт
албан шаардлага бол хөргүүлдэг байгаа. Дээрээс нь бол тэр нөгөө шүүхэж шилжүүлэхдээ нэг жилд нэг 30-40 тий тохиолдлыг шүүхэж шилжүүлж байгаа гэж байгаа. Манайхаас ерөөхдөө нөгөө бас нэг төрийн бүс байгууллага тий байгууллагын зүгээс бол ингээд аудитын зөвлөмжийн хэрэгжилтийн ингээд тэг хянахад нь одоо төсөлтөнд дэмжлэг бас үзүүлж байсан. Ингээд үзэхэд бол ерөнхийдөө шүүхэд одоо шилжсэн тэр төслүүд нь одоо тий яг ямар одоо кейсүүд тий шилжиж байгаа тэр нь шийдвэрлэлт нь ямар байгаа гэдэг нь бас мэдээлэл ерөөсөө олдохгүй шүүхийн тэр байгууллагаас нь бас тий өгөхгүй. Үндэсний аудитын газраас бол тэд нар жишээлбэл яг энэ ийм одоо тий хэрэгүүд шүүхэд шилжсэн гэсэн маа. Тэгэхээр ерөнхийдөө энэ нөгөө нэг шүүхэд шилжсэн тэр хэрэгүүдийн шийдвэрлэлт нь ямар байгаа гэдэг бас шийдвэрлэх хугацаа шийдвэрлэлт нь ямар яаж шийдвэрлсэн юм хэрхэн шийдвэрлсэн юм гэдэг бас мэдээлэл тайлангчсэндээ үндэсний аудитын газраас гарч явах хэрэгтэй байх гэж хардаг байгаа. За тэгээ үндэсний аудитын газраас нөгөө төсвийн одоо гүйцэтгэлийн аудитыг хийчээд одоо өмнөх өгсөн зөвлөмжийн хэрэгжилт гэж одоо тэ бас тайландаа бол оруулах хэрэгтэй. Энэ дээр бол маш бага одоо мэдээлэл ордог байгаа. Ерөнхийдөө одоо за тэдэн зөвлөмж өгсөн тэдгэрийн тэдэн хувь нь хэрэгжсэн хэрэгжээгүй гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэлээд наривчилсан одоо тэгээ тайлан гарч иж за их хурлын тэрэн дээр бас нэлээд ач холбогдол өгч хилцээд тэгээд дахиад их хурлын тогтоол гарч иж бас илүү арга хэмжээ авах болов гэж байна. Тэгээд одоо ингээд ядчил нөгөө хариуцлагагүй хандсан албан тушаалтандаас нөгөө дахиж тэр албан тушаалт томилохгүй байх ч юм уу тиймэрхүү одоо арга хэмжээнд юу навдд юм болов хин кейсүүд нь байна. Ямар яг төсвийн тухай одоо би ингээд хаалт төрийн хэмжээ ингээд айгүй доктортой байхад л хэлдэг шүү дээ. Тийм бол сайн мэдгүй. Түүнээс төсвийн тухай хууль дээр бол өөрөө нөгөө нэг бас хариуцлага хүлээх гэсэн хариуцлагын заалтууд байгаа. Тэгэхээр энэ төсвийн тухай хуулийн хариуцлагын заалтаас хэрэгжихгүй байна л гэж харж байна тийм. Ер нь бол одоо жишээлбэл ингээд саяны одоо энэ төсвийн төсөл туссан одоо тэр төслүүдийг харахад чинь зарим нь бол тэгээд хүчин чадлан тодорхойгүй татвар байр хідэн ортой юм мэдтгүү хідэн ортой имлэг юм мэдтгүү те тэгээд нэг баахан ижлэхэн нөгөө төсөв төртөө тавиад санхүүжилтүүд нь ингээд тавьчихсан. Тэгэхээр ерөөсө таамгаараа одоо нэмж байгаа төслүүд маш их байгаа. Тэгэхээр энийг нэлээд хариуцлагажуулахгүй бол нөгөө нэг боогод орсон төсөв дээр чинь ийш тийш нь татаж чангаагаад ямар ч нөгөө бодлоготойгоо уйлдахааргүй юм төсвийг баталчаад байна. Тэгээ улс төрчид бас нэлээд юм сэтгэл хөөрөлтэй те ингээд яг өөрсдийнхөө тойрог дэрч гэдэг юм уу те яг нэг юм төсөв батлах үеэр айгүй тийм гадаа ордны яг нөгөө хилцүүлгийн үеэр чинь тэгээ гадаа бараг багш нар ч гэсэн энэ гяс багш нарын цалин нэмээч гэдэг юм уу ямар ч бодлого байхгүй шууд сэтгэл хөдлөлөөр ингээд шийдвэрүүдээс гарах гэдэг хүмүүнд таалагдах гэж те дараа оныхоо бараг сонгуулийг бас бодоод байдаг гэж магадгүй. Тэгээ ер нь яг маань бол тэгээ нөгөө жилээс жилд нөгөө төсөө чинь ингээд тэлээд шүү дээ те тэлж байгаа. Тэгээд одоо би зур сая ингээд бас нөө сангийн яам төсөв ингээд тасарчлаа гэдээ яриад шүү дээ те тэр маань саяны оюун бод нийлэгтэй холбоотой одоо ингээд нөгөө гинтийн төлөвлөгдөөгүй ажлууд орж ирээд одоо уул нь 25 оны төсөв чинь ингээд багааг боогоод тэрэн дээр бол төлөвлөсөн байгаа шүү дээ. Яг нөгөө нэг төсвийн нийт одоо те зардлынхын дөнгөөл их хурлаас хөгжлөх хэрэггүй. Тэрэндээ багтаагаад ийш тийш нь одоо шилжүүлнэ. Тийм. Гүйлгээд байгаа байхгүй. Тэгээд орлого таслалаа татвар хураамжаас одоо бүрдэхгүй байна л гэж асууж байна тийм. Тэгэхээр үнэхээр ингээд одоо аж ахуйн нэгжүүд үнэхээр хүнд болж байна. Одоо татвар хураамжаа дийлэхгүй болж байна. Маш олон жижиг дунд үйлдвэрүүд бол дампуурч байна. Тэрийг бол бид нар бүгдээрээ л харж байгаа шүү дээ. Өдөр болгоо орчны. Тэгэхээр энэ дээр бас нөгөө засгийн газрын бодлого байх хэрэгтэй байхгүй тийм. Тэр нөгөө нэг цементийн татварын одоо тийм импортын татварыг байхгүй болгож чинь, гурилын импортын татварыг байхгүй болгож чинь энэ салбарт ажиллаж байгаа Монголын компаниудад хэцүү байдал үүсгэж штэ. Тэгээд ингээд гинтийн одоо татварын хөнгөлчлөлт энэ шийдвэрүүд маань өөрсдөө нөгөө бизнесийн төлөвлөгөөг тий одоо төлөвлөд явж байсан ямиг ингээд тасалдуулаад бизнес урт хугацаанд төлөвлөгөөгөө хийх боломжгүй ийм байдалд оруулаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө одоо жишээлбэл одоо Евроосын саяны тий эдийн засгийн тий тэр бонд түр гэрээ гэж байгаа штэ. Тэгэхэд бас нөгөө нэг татварын хөнгөлттэй авч байгаа. Тэгэхээр энэ ч өөрөө манай яг дотоодын үйлдвэрлэгчдүүд бол маш хүн дээр тусна. Тэгээд тэр чинь нөгөө үйлдвэрлэл маань өөрөө тасан цогцох тэр хугацаа тий байхгүй одоо маш хурдан шийдвэрүүд гарч байна. Дээрээс нь бид нөгөө галийн албан татварт авах хэрэгтэй байсан орлого маань бас байхгүй болж байгаа байхгүй. Тийм тэгэхээр энийгээ маш сайн харж явах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр ялангуяа тэр цементийн үйлдвэрлэлэн дээр л одоо манайд бол маш одоо хэрэгцээтэй баг стратеги ач холбогдолтой тий. Ямар ч одоо барилга байгууламж зам барьсан гэсэн бид нар одоо тэр цемент үйлдвэртэй учраас тийм дэмцэн бодлого байхгүй тийм их хэмжээний одоо валют бол шууд гадаад руу гарч ин тэ ямар ч төсөл хэрэгцсэн. Тэгэхээр энэ дээр бол нэлээд анхаарч тэр шийдвэрийг гаргахтаа бол үнэхээр тийм одоо нухацтай одоо үр дагаврын үнэлсэн тийм ээ ийм одоо шинжилгээнүүдийг хийжээж хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу шинжилгээнүүдийг хийжээж ингэж гаргаж яахгүй бол ер нь бол үр дагавар нэлээд гинтийн шийдвэрүүд бол ингээд маш тий одоо
Сая бас яг энэтэй холбоотой нөгөө компаниуд дампуурж гин одоо юугаа дийлэхгүй байна, татвар хэмжээ төлж чадахгүй байна гэж авчсан намаас мэдээлэл гаргаж ирсэн ш нь татвараас нь чөлөөлье гэдэг тийм. Энэ маань юу н хэр зөв шийдвэр юм бэ? Эдийн засаг талаас. Тэр нөгөө татварыг жишээ юу тэр өрийн чөлөөлөх. Тэр бол яг хав зүгээр судлаачийн зүгээс бодоход бол яг хав нөгөө хариуцлагатай төлөө явж исэн компаниудын хувьд бол бас шудраг бус санагдаж байгаа бах тийм. Тэгэхээр ер нь бол бид нар бүгдээрээ л уг нь татвараа яг хариуцлагатай төлөөд явах хэвээр. Тэгээд тийм болохоор яг шудраг бус юмд бол нөгөө төлжсэн хүмүүс маань бас тэгээ хохирох учраас тэд нар дараагийн удаа бас татвараа төлөхгүй ингээд татвар төлөлт нь муудах ч юм уу ийм бас юмнууд гарах бас эрсдэлтэй авах гэж харж байгаа. Тэгэхээр бол ингэж одоо л иргэн аж ахуйн нэгжүүд маань татвараа хариуцлагатайгаар төлөөд байдаг тийм. Гэтэл нөгөө төлсөн татвар маань зөв зөвхөн зарцуулагдахгүй байна гэдэг энэ асуудал байна шүү дээ. Тийм тэрэн дээр саяны юм дээр чинь яг нөгөө нэг иргэд маань аж ахуйн нэгж маань гэсэн татваруудаа төлчөөд байгаа. Тэгээд төрийн үйлчлэгийг тийм ээ яг нөгөө нэг хүссэн хэмжээнд бас автмаар шүү дээ. Тэгэхээр бас төрийн төс байгууллагуудын тий бас төсөвт хяналт тавих тэр үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэгч байж болно тий. Гэх мэтчлэн ингээд ерөнхийдөө нөгөө хувийн сектор тий иргэний нийгмийн байгууллагууд бас нэлээд хамтарч бас тийм зарцуулалтанд хяналт тавих хэрэгтэй. Тэгээд одоо сүүлийн үед бас ингээд ажиглагдж байгаа бас нэг одоо сэдв гэх юм байна. Төр хувийн хвшлийн одоо хамтын ажиллагаа түншлэлийн хүрээнд хийгдэх төслүүд маш их байна. Тэрийг бас жоохон хянахгүй бол төр хувийн хвшил гэдэг те ингээд яг дунд насны төрийн бас байгууллага хяналт хийж авахгүй бол төр хувийн хвшил хоёр нийлээд бас яг яаж одоо ямар байдлаар те одоо хуулийн зүйл залтуудыг ашиглаад хамтраад одоо яаж мөнгө угааж болох вэ гэдэг нэг тийм сэжүүр зүгээр надад бодогдоод байгаа зүйл. Тэгэхээр тэр төслүүд дээр бас нэлээд сайн орж ажиллаж харах хянах хэрэгтэй юм байна да гэж бодоод байгаа. Тэгээ яг хуу эцсийн дүндээ бол бид нар зүгээр сайхан юм эрүүл ая тухтай одоо орчныг л хүсэж байгаа шүү дээ. Өөр юу ч хүсээгүй шүү дээ. Нэг хийх юм хүсээгүй. Тэгээ яг хуу энэ Монгол улсын иргэний хувьд ингээд харж байхад сүүлийн жилүүдэд одоо яг ингээд нөгөө эд яригддаг сэдв бол нөгөө агаарын бохирдол тий. Тэгэхээр 2009 оноос хойш улс бол яг дангаараа 5.9 их найд төгрөгийг агаарын бохирдол зөвхөн улсын төсвөөс зарцуулжээ. 2009 оноос хойш. За тэнгуут агаарын бохирдлыг одоо жишээлбэл энэ нийслэлийн төлөвлөгөөнд 5 чиглэлийн нэг нь орон сууцчлах, агаарын бохирдлыг бууруулах гэдэг ингээд тэргүүлэх чиглэлд нь орцсон байна. Гэтэл сая төсвийн төсөл дээр явж исэн үнийн дүн нь болохоор агаарын бохирдол дээр арай илүү байснаа сая яг батлагдахдаа нийслэлийн нөгөө төсөв дээрээс харж яхад тусдаа бас агаарын бохирдол чиглэсэн 5 гаруй тэрбум төгрөг ингээд төсөлсөн байгаа байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд 10% 10 билүү 12 хувиар бууруулад ингээд төсвийг баталсан байгаа. Гэтэл нөгөө нэг эргээгээ тэр хөгжлийн төлөвлөгөөний нөгөө тэргүүлэх чиглэлд орсон байгаа шүү дээ тий. Агаарын бохирдлыг бууруулна гэд зорьсон байгаа. Гэтэл яагаад энэ зорьсон 5 ажлынхаа нэгийг төсвийг бууруулад ороод ирчвэ гэдэг бас шалтгааныг нь би сайгаад олохгүй л байгаа юм л да. Ямар ч сан бууруулсан. За гэтэл бид нар ингээд улсаас бол ингээд мөнгө гаргаж чинь нийслэл тусдаа мөнгө гаргаж чинь агаарын бохирдлыг бууруулахад тэнгүү дахиад нөгөө олон улсын төсөл хөтөлбөрүүдээр зөндөх мөнгө орж ирдэг байгаа байхгүй. Тэгээ донорууд Азийн хөгжлийн банк байна уу те ингээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг олон улсын одоо нөгөө нэг санхүүжилтээр орж ирж байгаа мөнгнүүдийн урсгалыг жишээлбэл бид нар үнэлж дүгнэж одоо юу яаж чадахгүй барьж авч чадахгүй байгаа да. Тэрнгээр тэр төсөл хөтөлбөрүүдээр жишээлбэл ямар их агаарын бохирдол зориулсан төслүүд явагдаад ямар их мөнгө угаагдсан бол гэж бас харагдаад байгаа. Тэгэхээр яг мөнгө одоо орж ирж байгаа. Гэхдээ асуудалтай байгаа салбартаа бид нар бол харамгүй болоод байна, төсвөлээд байна. Гэхдээ тэрнийхээ үр ашиг гол нь эргээгээд нөгөө хянаад үр ашиг нь ийм байсан шүү гэдэг нөгөө нэг зарцуулалтын одоо үйл явц нь биднэрт тодорхой биш байгаад байгаа болохоор ерөөсөө ингээд нэг юм оролцох, хянах тийм нөгөө актив байх сэтлийг бас өгөхгүй л харагдаад байна л да. Байнгын юм урам хугарсан байдалтай тий. Жишээлбэл одоо сая нөгөө сүүлийн яамдуудаар нөгөө нэг төсвийг хилэлцүүлээ явж байхад бол яг тэр бол анхны удаа гэж ярьж байгаа. Магадгүй дараагийн жилүүд дээр илүү чамбаарах байх гэж найдаж байгаа. Иргэдээр одоо нөгөө төсөв хилэлцүүлээ гэд сүртэй юм яриад байгаа шүү дээ. Гэтэл яг нөгөө нэг бодит байдал дээр нь бас очиод ингээ харахаар зүгээр яг нэг юм оромдсон байдалтай тий. Бид нар нэг ийм юм хүсээд байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас биднэрт нэг ийм таас тогтоогоод өгсөн, хязгаар тогтоогоод өгсөн. Тэгтээ бид нар бол ингэж л авахгүй болохгүй нэгэд хэд дахин ингээд нэмсэн юм төсөв боловсруулж танилцуулангуудаа тэгээ иргэдээс тэгээд байгаа хгүй та маань одоо баг манай салбар хэцүү байна, манай салбар бүх салбар хэцүү гэвэл хэцүү те тэгээд тэрийг ингээд нэмээд явах юм уу гэд
Тэгэхээр нөгөө хязгаартаа тогтоосон юм биш. Бүр ямар ч одоо нөгөө тооцоо судалгаагаар өөрсдөө баг хүслийн жагсаалч юм бичиж оруулж ирчээд тэгээ сангийн аманд танилцуулсан нэртэй тэгээ төсөв хэлэлцүүлсэн нэртэй ингээ яваад байгаа. Гэтэл тэр хэлэлцүүлгийг үр дүнтэй болгохын тулд ер нь ирэх жилүүдээс ингээсэ гэж бодсон. Ер нь одоо өнгөрсөн жилүүдэд бид нар ингэж төсөл арга хэмжээ хийгээд тэрний маань үр дүн юм байсан гэдэг үр дүнгээ танилцуулсныхаа дараа бид нар энэ төслийг цааш нь ингэж үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ үр дүнгүй байсан болохоор энийг ингээ болчихё гэдэг бодит саналаа оруулж ирээд хэлэлцүүлэх хэрэгтэй юм шиг харагдаад байгаа. Гэтэл зүгээр нэг баахан бүхэл тоо ингээд батлуулах гэж байгаа юм шиг төсөв батлуулахын тулд батлуулах гэж байгаа юм шиг. Тэр тэгээд танилцуулаад яваад ингээд иргэд саналаа хэлж байгаа шүү дээ. Тэр маань тусч чадчихэв нөө ер нь одоо ингээд айгүй их нээлттэй танилцуулга хэлцүүлэг гэл ингээд хууль дээрч явдаг, сая төсөв дээрч ингээд явж шүү дээ. Тэгээд ер нь яг таад ингээд иргэний нийгэм талтай ажилладаг байгууллагуудын хувьд ажиглахад яг тэр саналууд маань ер нь хэдэн хувьтай тусдаг юм бэ? Нээлттэй хэлцүүлгээс. Тийм нөгөө ийм Монголиагаар гарсан нөгөө нэг үзүүлэлтүүдийг нь харахад бол бас гайгүй урамтай л байсан. Ялангуяа залуучуудын тэр өгсөн саналынх нь нөгөө нэг хувь хэмжээ илүү өндөр байсан. За тэгээд тэрэн дээр нь боловсролын салбар гэж нэгээр эренблэгдэж гарч иж байгаа. Хүн болгон л угаасаа боловсролын салбарыг дэмжих нь ойлгомжтой. Хоёр дахь нь бол эрчим хүчний салбар гэдэг ингээд эренблээд гараад ирсэн одоо үзүүлэлт бол яг бодит үзүүлэлт рүү ер нь төгсөн гэж харагдсан. Ялангуяа бид нар нөгөө залуучуудын оролцоог энэ төсөвт бас илүү оролцуулахад одоо чиглэж ажиллаж байгаа байгууллагын хувьд залуучууд маш идэвхтэй тэр одоо санал асуулгад бас оролцсонд бас их талархалтай хандж байгаа. Гэтэ залуучууд маань одоо боловсрол дээр мэдээж ингээ анхаарья гэд ингээд саналаа өгсөн ч гэсэн тий боловсрол маань одоо түрүүний ярьдгаар яг нөө реформын шин чанартай өөрчлөлтүүдийг бас энэ төсөв дээр бол ерөөсө харагдаагүй шүү дээ. Нөгөө барилга байшин байгууламж дээр л байснаас биш. Одоо яг нөгөө шаардлагатай ажлын байрны эрэлтэн байгаа хэсэг дээр болсон хүчнээ бэлдэх гэдэг ч юм уу тэнд одоо capacity бэлдэхтэй одоо багш болсон хүчин бэлдэх гэдэг ингээд яг нэг юм бодлогын өөрчлөлтүүд бол ерөөсө тусахгүй байгаа харагдадсан. Тэгээ ер нь бол монголчин залуучуудын орн шүү дээ тий. Цаашдаа одоо энэ үсийг авч байгаа хүмүүс нь залуучууд тэгээд эзэлж байгаа хувь хэмжээ нь их өндөртэй. Тэгэхээр яг энэ дээр бас энэ Монголын залуучуудын холбоо бас өөрөө нэлээд манлайлаад яг иргэний хяналт гэдэг дээр төсөв дээр ялангуяа ажиллаад миний хувьд бол айгу баяртай сайхан эвсэлтийн ингээд ажиллаж байгаа айгу сайхан сонсогдоод байна л да. Тэгээ таад маань зөвхөн одоо төсвөөс гадна өөр одоо ямар чиглэл дээр яг энэ иргэний хяналтаа бас хийж ажиллаж байна. За манай байгууллага бол 2009 онд үүсгэн байгуулагдсан. За тэгээд эвсэл гэдэг утгаараа 18 орчим төрийн бас байгууллагуудыг энэндээ нэгтгэсэн. Ийм төрийн бас байгууллага. За стаф нь бол нэг 5 орчим хүнтэй байнгын стафтай. За тэгээд удирдах зөвлөлттэй. За ийм эвсэл. За тэгээ яг хуу ерөнхийдөө бол бид нар 23 оноос хойш яг нийлтийн нийгэм форумын дэмжлэгтэйгээр яг энэ төсвийн асуудал руу ер нь бол нэлээд хүч төрөн ажиллаж эхэлсэн ийм төвхтэй. Тэгээд яг хуу өмнө нь бол залуучуудын оролцоо тэгээ сайн сайхан нийгмийг бий болгоход чиглэсэн залуучуудын оролцоог ер нь бол нэмэгдүүлэх чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлээд явж исэн гэсэн. Тэгээ ер нь бол Европын албаны дэмжлэгтэй 4 жилийн залуус бүгдийн төлөө бүгд залуусын төлөө гэдэг нэртэй юм 4 жилийн төслийг хэрэгжүүлээ. За одоо сүүлийн жилүүдэд бол нөгөө волонтерийн одоо ажлууд те их хүч төрөн орж ирж байгаа. Тэгэхээр энэ ойлголт маань өөрөө бас цаана хөдөлмөрийн мүлжлэг байна уу? Залуучууд энэ волонтер хийхдээ сайн дурын ажлыг юу гэж ойлгож чинь тэрнийх нь гол чухал одоо үзүүлэлтүүд нь өөрөө ингээд нэг вин-вин харилцаатай байх ч гэдэг юм уу те. Энэ ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх. За дээрэс нь нөгөө удирдах зөвлөлт маань бас олон хуульчид, эрх зүйчид, сэтгүүлч нар энэ төр байдаг учраас хууль эрх зүйн одоо өөрчлөлтүүд дээр нэлээд анхаарлаа хандуулдаг. Буюу одоо сүүлийн 2 жил бол төрөмс байгууллагын тухай хууль маань өөрөө холбоо сан болж хуваагдах гад. Тэгээ бид нар төрөмс байгууллагын өөрөө энэ институцийн ойлголт нь нийгэмд бас ямар байна вэ? Тэгээ Монгол улсын хэмжээнд төрөмс байгууллагын оролцоо өөрөө бодлого шийдвэрт ингээд идэвхтэйгээр нөлөөлж оролцдог. Гадны одоо сайн туршлагууд те сайн байснараа яаж одоо нөгөө авилгагүй эрүүл те улс төр нийгмийг бий болгож болтын гэдэг дээр хяналт тавьж хуулиудын өөрчлөлтүүдээр нэлээд манж одоо ажилладаг ийм төрөмс байгуулах гэсэн. Тэгээд сүүлийн жилүүдэд энэ төсвийн асуудал руу яалтчгүй л одоо нөгөө орхоос үр аргагүй болж чинь тийм тэгээд залуучууд гол нь бид нар нөгөө төлж байгаа мөнгөнийхөө хариуд үр шимдээ бид нар сайн сайхан нийгэмд амьдрахыг хүсэж байгаа гэдэг энэ хүслийнхаа дагуу ер нь залуучуудыг илүү бас урайлах ийм чиглэлээр кампанит ажлуудыг бас хийгээл. За мундаг байна тий 18 төрөмс байгууллага нэгдээд дэвсэл болоод яг энэ чиглэлээр ажиллаж байгааг сонсоход сайхан байна. Тэгээ мэдээж нийслэлийн төсвийн хувьд бол
одоо бидний сонсож байгаа шүүмжлэл бол маш өндөр төсөвтэй гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр яг энэ нийслэлийн төсвийн бүртгэц ер нь ямар байдсан болоо. Тэн дээр оюун бадам хэлээч одоо яг хаанаас энэ төсвөнд бүрдээд хэдэн хувийг нь одоо бас тий нийслэл дээр төвлөрүүлээд байна. Одоо манай уулархан компаниудын хувьд бол шүүмжлэлтэй орон нутгийн удирдлагуудын ханддаг юм. Бүх төсвийг нэгдсэн төсв рүү татаж аваад бүх татварыг тэгээ буцаад хуваарлдаг. Тэгээ манай яг одоо орлого олж байгаа уулархан үйл ажиллагаа явуулж байгаа аймаг суман дээр ихтэй мөнгө хуваарлагддаггүй бүгдийг ингээд аваа авчдгаа гэдэг ингээд яриад байдаг л да. Тэгэхээр яг нийслэлийн төсвийн хувьд бол ер нь хаанаас нийслэл маань өөрөө бүрддэг. Тийм, нийслэл маань өөрөө бас нөгөө татварын орлогын бас зарим хэсэг байгаа. Татварын бус орлогын зарим өөрөө бүрдүүлдэг тийм өөрөө бүрдүүлж байгаа. Тэгээ ер нь өмнө нь бол нөгөө улсын төсөв рүү нэлээд тий одоо улсын орлогыг татаж авч ингэж дахиж хуваарлдаг байсан. Сүүлийн жилүүдэд бол яг нөгөө нийслэл маань одоо хүн амтай нэлээд их олон болсон. За шийдвэрлэх асуудлууд тий утаа одоо ирчим бүжиг байдгийн одоо дид бүтцгээ зөндөө асуудал байгаа учраас ерөнхийдөө нийслэлийн төсөөсөлтэй их одоо улсын төсөв рүү татах нь бол нэлээд багасаад баг орлого нь бараг л тэр чигээрээ шахуу те нийслэлд үлдэж байгаа. Тэгээ нийслэл маань өөрөө болохоор ерөнхийдөө төсвөө хилцэж батлах энэ төлөвлөлтөө одоо ил байлгах энэ дээр бол маш ер нь хангалтгүй ингээ байдаг. За бид нэр бас нэлээд хэдэн жилийн өмнөөс тийм ерөнхийдөө нийслэлийн төсөв одоо ил болж гинүү шийдвэрүүд одоо зарцуулалт нийл байна уу ингээ харахад бол нэлээд юм хангалтгүй. За тэгээд ер нь бол одоо өнгөрсөн жилийн төсөвч гэсэндээ тий одоо дөнгөж эрдэнэ төлөвлөгчтэй уралдаа одоо 1-2 хоногийн өмнө ч юм уу те өргөн барьчаад за тэгээд нөгөө сөрөг хүчний гишүүд энэ те одоо тухайн төслийн одоо эцсийн үйлдвэрийг үзээгүйгээр бараг те тухайн одоо батлах шатанд нь ингээд те дөнгөж үзээд одоо мэдээлэл авч явах ч юм уу те ийм жишээний ерөнхийдөө нөгөө процедурын хувьд үе шатны хувьд бас те хилцүүлгийн чанар нь ч гэсэндээ бас те их хурлыг бодвол нэлээд юм хангалтгүй байна уу гэж харж байгаа. Ер нь нэг улсын төсөвтэй харьцуулахад яг хэмжээний үед ямар юм бэ? Улсын төсвийн хэдэн хувь байх вэ? Тийм одоо ерөнхийдөө нийслэлийн төсөв бараг 4%-д те одоо 4%-д шүү дээ. Улсын төсөв чи өөрөө 30 32%-д ингэ явж байгаа. Тэгвэл энэ чинь нөгөө нийслэлийн төсөв дотроосоо нийслэл маань өөрөө урсгал зардлуудаа одоо санхүүжүүлэн дээрэс нь нийслэлийн төсвөөс бас тодорхой хэмжээний цөөн тооны юм хөрөнгө оруулалтын төслүүдийг бас санхүүжүүлдэг байгаа тийм барилга байгууламж ч юм уу. Тэгээд энэ дээрээ бол улсын төсвөөс өөрөө бас нөгөө хөрөнгө оруулалтын зардлынхаа хүрээнд нийслэлт байрлалтай бас олон төслүүдийг бол санхүүжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө яг нийтэд нь авч үзэх юм бол нэлээд ихтэй хэмжээний хөрөнгө оруулалт бол нийслэлтэй бол хийгдэн гэсэн үг. Тэгвэл нийслэлийн одоо төсвийг бол ерөнхийдөө харж байхад бол бас нөгөө л нэг нохоо муур устгал ч юм уу те жил болгоо ингэж хэрэгтэй хэрэггүй те сайн мэддэхгүй юм зарцуулсан. Дахиад нөгөө нэг явгууны замдаа дахиад 10 тэрбумыг те одоо төлөвлөж гисэн байх. Давс бодисны асуудал байна. Тийм тэгэл одоо нөгөө нэг замын төслүүдэд ч гэсэндээ одоо жишээлбэл нэлээд их одоо бонд гаргаад тийм ээ 500 саяын бонд гаргасан шүү дээ. Одоо тэгээд төлөлтнүүд иргэн төлөлт нь 27 онд ингээд хийгдэх хэрэгтэй гэхэлэн тийм нэлээд юм одоо өөр бас тавьж төслүүдийг нэлээд хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр нийслэлийн төсвүүдээр бол яг харахгүй нийслэлийн төрийн аудитын одоо тэг газар уг нь ингээд аудит хийгээд яг төсвийн төсөлтөнд тэгээд дүгнэлтээ өгөх хэрэгтэй. Тэгээд тэрнийх нь одоо аудитын зүгээс ч гэсэндээ тэр дүгнэлт зөвлөмжөө илүү сайн олон нийтэд одоо танилцуулж авах эрдэнэ төлөвчтэй уралдаач гэсэн илүү танилцуулж авах юм бол нэлээд шаардлага байна. Нийслэл ерөнхийдөө нийслэл болон аймагуд ингээд цэцэрхаа те нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар одоо бие даасан гэсэн үндсэн дээр одоо өөрсдөө хийх шийдвэрүүдээ гаргаж байна те. Жишээлбэл одоо тэр төрийн өмчин бодлого зохицуулалтын газраас одоо те мэдээлж байгаагаар бол тэр тухайн нийслэл за орон нутаг бол төрийн өмчийн одоо компаниудыг хүртэл байгуулахдаа орон нутгийн өмчийн компаниудыг байгуулахдаа хүртэл те өөрсдийнхөө шууд захирам шийдвэрээр ингээд төв байгууллагатайгаа бол ингээд те тохирол одоо зөвшөөрлөцгүй ингээд байгуулдаг. Тэгээ ерөнхийдөө бол одоо эдийн засгийн төрийн оролцоог бууруулна гэдэг ерөн засгийн газар бол одоо те бодлого чиглэлд анхаарч байгаа шүү дээ. Гэтэл орон нутгийн одоо өмчт үйлдвэрийн газрууд тийм одоо газрууд бол нэлээд их байгуулагдаж байна. За тэгээд ер нь бол нөгөө яг хувийн хвшил нь өөрөө те тухайн үйл ажиллагааг одоо явуулж болохоор ийм тохиолдолд бол тухайн салбарт нь бол одоо байгууллага болохоор хориглох юм хэрэгтэй байгаа. Ер нь бол хяналтгүйгээр маш олон орон нутгийн өмчт компаниуд ингэж бий болж байгаа. Тэгэхээр нийслэлийн төсвүүдээр бас нэлээд юм те их хурлын зүгээс ч гэсэндээ одоо бас анхаардаг болохгүй бол
одоо нийслэлийн мега төслөгч чинь тэрэн дотор нь олон улсын зочд буудал барих гэдэг явж байгаа байхгүй. Тэгэхээр нийслэлийн зүгээс олон улсын зочд буудал барьж яах юм те. Хөвчлөлөн тий гих мэдчлэн одоо тэрэн дотор ингээд яг ямар төслүүд явж гин маш сайн ингэж анзаарч харж байхгүй л ерөнхийдөө нийслэл дээр бол илүү нөгөө төвчж болох зардлууд их гараад байгаа харагдав. Одоо ингээд яг бид нар төсөв бүрдүүлэх гээл одоо 26 оны төсөө дахиад нэг их нийтийн алдагдaltaй баталчлаа. За түрүүний таны хэлгээр бид нар тэр алдагдлаа дандаа гадны бонд одоо зээл нөхөж явдаг ахын тийм үү. Тэгэхээр ингээд жилээс жил эрх тусамнууд дид бүтцийн ур ашиггүй дид бүтцүү түрүүний ярьдгаар тий ашиглаж болдгоо хаяа хайжлахгүй ингээд юм баахан барилга байгууламж тэрний урсгал зардал гээл ингээд нөө энэ маань ингээд тэлээд байдаг. Гэтэл нөө орлого маань олж ирээд ийшээ ороод ингээд алуу болчиход байдаг тий. За дээр нь бас нөгөө саяны яг таны ярьдаг нөгөө төрийн өмчт компаниуд гэж ярьж шүү дээ. Тэгэхээр төрийн өмчт компаниудын одоо нийт төсөв одоо өртгөн баг ингээд төсөвтэй дүүцэх гэж яриад байгаа шүү дээ. Бид нар ингээд төсөв дээр фокуслаад ижил баг энд ингээд төрийн өмчт компаниудын алдагдал ашиг нь ингээд нэг нөхөө явдаг гэж саяны тэр олон компаниуд. Тэгэхээр энэ одоо ур ашиггүй байдлыг нь засъя гэх тэнгүүт одоо хувьчлах тухай асуудал яригдчихэж байна тий. Тэгэхээр энэ дээр бид нар одоо яг яаж зөв хувьчилж одоо нөгөө саяны шиг тийм хориг байхгүй учраас байгуулах их нь бол ингээд байгаа юм билээ шүү дээ. Тэгэхээр бид нар яаж энэ дээр одоо ингээд энд ингээд хувьчлаад тэнгууд дахиад ингээд байгуулад байвал яах вэ? Тий. Тэгэхээр энэ дээр одоо ямар одоо зохицуулт хийж бид нар одоо үр ашгийг нэмэгдүүлээд үнэхээр ашиггүй байгаануудыг ингээд хувьчлах. Тийм ерөнхийдөө одоо яг энэ нөгөө цэцлэх хугацаанд баг тий орон нутгийн өмчийн компаниудыг нэмж байгуулахгүй байх ч юм уу тий тогтоолыг засгийн газар гаргадаг ч юм уу тий ийм арга хэмжээг авах хэрэгтэй байгаа. Ер нь бол орон нутгийн өмчийн компаниудын тоо бол эрс өсөж байгаа тий энэ тэнд дандаа байгуулагдсан. Тийм лээ. Баг хоолны компани баг тэр нөгөө нэг зах хүртэлтэй худалдааны зах хүртэл тиймд ингээд шатаад байж байгаа тий. Тэргээд одоо тэр чинь усын төсвөр төлнө гэдэг л шүү дээ тий. Тийм. Тэгэхээр энэ дээр бод нэлээд хязгаарт хэрэгтэй байгаа. Тэгээд ерөнхийдөө сайн нөгөө засгийн газар энэ нөгөө төрийн өмчийг ховжлох тий одоо өөрчлөлт байгуулахын чиглэлийг бол их хурд руу өргөн барихаар бол тий ерөнхийдөө хуралдаанаас шийдэгдсэн гэж ингээд мэдээлэл гарсан байгаа. За төрийн өмчийн бодлого зохицуулсан газраас бол яг энэ нөгөө үндсэн чиглэлийн төслийг бас олон нийтэд ил болгоод 11 сард тийм ээ. Тэгээд яг манайхаас бас санал авсан. За бидний зүгээс бол одоо манай дэрэгдэх нөгөө эдийн засгийн зөвлөгөөд тий хараад бас эдийн засгчид засаглалын одоо экспертүүдийн групп байдаг. За энэ зөвлөлөөс маань бол тодорхой саналууд өгсөн байгаа. За энэ дээр юуны төрөнд тэр үндсэн чиглэл дотроо яг айл салбаруудад тийм ээ хувьчлалыг хийж өөрчлөлт байгуулах хэрэгтэй гэдэг. Тэр салбараа эхэлж тогтох хэрэгтэй байна. Монгол улс бол өөрөө нөгөө тийм ээ далаад гарцгүй тий хоёр том хөрштэй. Бидний эрчим хүчний тусгаар тогтнол хэрэгтэй байна. Биднэрт агаарын тээврийн тусгаар байдал хэрэгтэй байна те гэх мэтчлэн энэ нөгөө онцлогуудаа маш харгалзаж салбаруудаа тодорхойлох хэрэгтэй гэхлээр тэрний дараа яг аль компаниудыг хөгжлөх гэдэг ингээд шийдэх ирэмэл хэрэгтэй байна. Түүнээс ч одооний одоо яг засгийн газар ярьж байгаа үндсэн чиглэл дээр бол салбарууд нь одоо тэгж сайн тооцоо судалгаатай тодорхойлоогүй. Тэгчээд 18 төрийн өмчт компаниг бол үйлчлэн байгуулсан жишээлбэл одоо дулааны станцууд те МЯТ энэ гэх мэтэн одоо байгууллагууд байгаа. Тэгэхээр эхэлж тэр салбараа баталчаад дараагаар нь тэр тухайн компаниуд тус бүр дээрээ одоо тэр үнэлгээ ямар үнэлгээнд хүрэх гэж байгаа тэр тооцоо судалгаатай тий одоо ямар Монгол улсын хувьд ямар одоо алдагдал байх стратегийн хувьд ямар байх юм гэдэг судалгаа хийсний үндсэн дээр хоёр үе шаттайгаар их хурлаар оруулах хэрэгтэй байна гэсэн гол зөвлөмжийг л өгсөн байгаа. Түүнээс зөвхөн үндсэн чиглэл гिचээд шууд ингээд компанийнхаа нэрийг шууд ингээд бас оруулцдаг тий. Тэгээ ийм тэгээд нөгөө ашиг сонирхлын зөрчлүүд чинь гарч ирж шүү дээ. Магадгүй одоо улсын мөнгөөр баригдсан тий барилга байгууллагч бэлэн байгаа юм дээр хувийн бизнесүүдэд маш хямдхан үнээр өгөхийг үгүйсэхгүй байхгүй. Сая сүүлд гараад байгаа ш нөгөө төрөмчт компаниуд өөрсдөө маш үнэтэй одоо нөгөө офисуудыг төв талбайд түрээсэлж суугаад байгаа хэрнээсээ яг төрийн өмчийн одоо офисуудыг бол гадны компаниудад маш хямдхан үнээр түрээслээд байгаа. Одоо энэ хоёрын нөгөө харилцаа чинь өөрөө болохгүй байна гэдэг одоо зүйлийг бас яриад байгаа ш. Тэгэхээр хоёр талтай л гэж бас харин тийм зөв хувьчлалаа яг зөв одоо нөө төлөвлөлт хийж саяны юм бод мэйлгээр төлөвлөлт хийж яг зөв одоо бас хувьчлал хийхгүй болвол бас нөгөө ашиг сонирхлууданд амгааж жишээлбэл саяны эрчим хүчний компанидэр чинь жишээлбэл одоо тэр хувь өглөө өгөхөд мэдээж
тэр тийм ээ хэрэглэгчдэд очих тийм ээ зардал хэрэглэгчдээс тэр цалгааны төлбөр нь бол нэлээд юм нэмэгдэхээр мэдээж тусан тий. Тэгэхээр энэ дээр жишээлбэл тэр хувийн компанид одоо дахиад татаас яах юм уу гэх мэтчлэн тий маш одоо хэрэглэгчдэд очих одоо төлбөр нь хэд болох юм яах юм бүх тэр нөгөө тооцоо судалгааг ерөнхийдөө хууль тогтоомжийн тухай хуулийн тэр нөгөө дагуу судалгаа тэр тооцоотой ингэж оруулах бол нэлээд байгаа тий. Ер нь бол олон улсын хувьд тий нөгөө эрчим хүчтэй одоо цахилгаан холбоо тий агарын тээврийг бол үнэхээр ихэнх одоо өндөр хүчтэй улсуудад ч гэсэндээ OECD гэдэг эдийн засгийн хамт ажиллагааны тэдгээр улсуудад ч гэсэндээ яг тэр салбарууд бол төрийн өмчийн компаниуд байдаг. Тэгэхээр эдний хамгийн түрүүнд засаглалын сайжруулах дээр бас их анхаарах хэрэгтэй. Түүнээс ч нөгөө нэг орон нутгийн жижиг одоо компаниуд ч юм уу те тэр стратегийн бус салбарт байгаа компаниудыг бол төгөөдөг айлхаар хөвчлээд ингэ явуулцгүй гэж байна. Тэгээ сая бид нар эрчим хүчний реформ гээд эрчим хүчний үнийг бас нэлээд нэмэгдүүлсэн шүү дээ. Тэгэхээр саяны ярьдгаар ингээд нөө хувьчлал хийгээд тодорхой ингээд ачааллууд бас иргэдээр үүсч магадгүй байна шүү дээ. Эрчим хүчин дээр, түлшин дээр гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ нь бас одоо эргээд нөө төсөв тэлэх бас нэг шалтгаан болох нь шүү дээ. Тэгэхээр тэрнийг зөв зөвхөн цоцолох гэдэг дээр бид нар одоо яг бэлэн байгаа юу? Одоо ер нь хичээлээс таад маань яг энэ иргэдийн оролцоо хяналт гэдэг дээрээ нэгдсэн байдлаар дуу хоолой гаргах те ямар одоо ажлууд хийхээр төлөвлөж байна. Тэг яг бидний нөгөө одоо харж байгаагаар бол бас тодорхой хэмжээнд нөгөө төсөө мэдээ, төсөө мөшгий гэдэг юм хаштагтай компанид ажиллахгүй. Тэгээ ер нь гадуур хүмүүс их мэддэг болцсон байна. Тэгээд зөвхөн одоо төсөв яриад их юм уу гэхээр үгүй энэтэй холбоотой мэдээж хууль эрх зүйн орчин ямар байгаа бодлого шийдвэрүүд нь төлөвлөгөөнүүд нь гээд ингээд том бүтцийн талаас нь ингээд ер нь бол нөлөөллийнхаа ажлуудыг өргөжлүүлээд хийгээд явна. За дээрэс нь одоо яг нөгөө төлөвлөлтүүд дээр одоо жишээлбэл яг наривчилсан те залуучуудын чиглэлээр ч гэдэг юм уу те ингээд баахан соёлын төвүүд бариад орхичдаг. Тэр нь залуучуудаасаа хэрэгцээ судалгаа одоо шийдвэр юмнуудыг нь аваагүй сонсоогүй ээжж тэгээд тойрогтой очиод баахан хөшөө дурсгал бариад байдаг гэдэг. Энэ асуудлууд дээр жишээлбэл үр ашиггүй зарцуулалттай байгаа зүйлүүдийг нь гаргаж ирэх гэдэг юм уу те. За ер нь зөвхөн бидний гол төлөвлөж байгаа юм бол зөвхөн одоо төсвийн одоо хилцүүлгийн үеэр буюу 10 сараас нэг 12 сарын хугацаанд бужигнаад штэ бид нар чинь те бүгд л төсөв ярьж юм те ингээд төсөв ярихгүй барыг салбар сэдв гэж байхгүй болцдог. Тэнгүүд зөвхөн одоо нэг 2 сарын дотор бужигнаад өнгөрөх биш. Тогтмол байнгын 1 сар 2 сараас бид нар ингээд нөгөө төсвийг чинь яриа төлөлтөөс нь эхлүүлээд иргэд ер нь оролцох ёстой. Тэгээ тэр нь одоо төлөлтийн цаг шүү гэдэг ямиг байнгын сануулж явах үүднээс 1 сараас 2 сараас ер нь бид нар байнгын сар болгоны ядаж нэг хэдэлцүүлэг хийждэг те залуучуудыгаа татаа оролцуулцдаг. За тэгээд энэ сар дээр жишээлбэл аль салбар руу оруулах уу? Тэгээ салбар болгоноор ингээд задлаад ярил бүр ингээд далай гэдэг шиг те маш олон асуудлууд бол байгаа. Тэгэхээр бид нар наривчилж бүр яг төрийн өмчийн компани байна уу? Эсвэл яг энэ агаарын бохирдлын төсөв гэл ингээд яг нэг энэ төсөл дээр л баг задлаад харахад бол зөндөө одоо ингээд нэг цагч яриад хүрхээргүй тийм юмнууд байдаг. Тэгэхээр бид нар 1 сараас эхлүүлээд сар болгон нэг юм сэдв гаргаад тэгээд сэдвийнхаа хүрээнд магадгүй уул уурхаан салбарын те төсөв гэдэг ингээд салбараар нь ч юм уу гэд явбал бас зүгээр юм байна гэж төлөвлөд байгаа. Зөв. Нээлттэй нэгэн форум авт. Тийм манайх ерөөхдөө нөгөө төсвийн чиглэлээр тийм ээ улсын төсөв дээр нэлийн фокуслж байсан. За тэгэхээр одоо улсын төсвөөсөө гадна ерөөхдөө бас мега төслүүдийн явц ямар байна те. За тэгээд энэ орон нутгийн төсөв нийслэлийн төсөв дээр ч гэсэндээ ингээд давхар тиймээд тодорхой хэмжээний дүн шинжилгээнүүд хийх ийм ажлуудыг бас үргэлжлүүлээд явахаар байна. Тэгээд түрүүний ярьсан нөгөө манайх дэрдээ бас нөгөө эдийн засгийн зөвлөлттэй. Тэгээд бид нар бол нөгөө их хурл өргөн баригдаж байгаа те. Одоо нийгэм эдийн засаг ерөнхийдөө эдийн засаг за тэгээд төсөвтэй холбоотой илүү нөгөө хууль эрх зүйн одоо орчинд ямар өөрчлөлт гарах гэж байна те. Ямар төслүүд өргөн баригдаж байна. Тэдгэрийг одоо онцлог чухал дээр нь бас бид нар бас санал дүгнэлтээ ингээ боловсруулж өгөөд хэмж байгаа. Зөв. За тийм маш их олон мэдээллийг би бас өөрөө олж авлаа. Тэгээ яг мэдээж ягаад бид нар ингээд төсөв дээр дуу хоолой гаргах хэрэгтэй гэвэл бидний те таны миний бидний одоо төлж байгаа татвар хураамж төлбөрөөр энэ төсөв маань бүрдэж байгаа. Энэ маань бас одоо зөвхөн зүйл захиран зарцуулагдах өнөөдрийн яг нийгэмд тулгамдж байгаа асуудлаа шийдвэрлэхэд бол чиглэж явах хэрэгтэй. Тэгээд яа харахгүй бид нар энэ дээр өөрсдийн дуу хоолой гаргаж явах одоо хэрэгцээ шаардлага бол их нэмэгдсэн байна гэж бол ингэж хардаг. Тэгээ энэ дээр бас манайх ч гэсэн та бүхэнтэйс хамтарч ажиллахад бол нээлттэй. За бидний хувьд бол манай салбарын хувьд бол улсын төсвийн бүрдүүлэлтэнд бол томоохон үүрэг гүйцэтгэдэг ийм салбарын хувьд бол бас одоо бид нар ч гэсэн дуу хоолой гаргаад тэрний араас нь хэл болж явахгүй бол нөгөө иргэд маань бид нар руу бухимддаг те. Одоо та нар мөнгө болоод яасан бэ гэд бид нар ишиг өгцөн
энд чинь ингээд ийм их татвараа төлсөн штэ л гэдэг ингээд ийм дунд нь ингээд нэг ийм хар нүх шиг ингээд халга болчиход ш нөгөө мөнгө маань. Тэгэхээр яг бид бүхэн бас энэ дээрээ нэлээ идэвхтэй бас дуу хоолой гаргаж явах хэрэгтэй байна гэж үсэн гэж харж байгаа. Тэгээд иргэд маань ч гэсэн бас өнөөдрийн нэвтрүүлгийг үзээд бас яг төсөв дээр иргэдийн дуу хоолой, хяналт ямар чухал вэ гэдгийг бас мэдээлэл олж авч чадсан байхаа гэж найдаж байна. Тэгээд үнэтэй цаг хугацаагаа зарцуулж бас өнөөдөр студид хүрэлцэн ирж ярилцсан та хоёртаа маш их баярлалаа. За өнөөдрийн дугаарт бид бүхэн төсөв болон төсвийн хяналт, за олон нийтийн оролцооны талаараас ирсэн зочдтойгоо ярилцлаа. Ингээд дараагийн Mining Pulse подкастын дугаараар уулзтлаа. Түр баяртай.